Яг урт гарааны залгууч. Ямар амар юм. Муу гараа бол янз юм уу? Янз. Саман уу? Ямар нь? Байна. янз бүр дотроо юу шимтдэг чинь. За өглөө юм бэ. За ингээд леопардуудаа аваад Мөрөнгийн даваагийн зүг GoPro тест төрлөختөө явах гэж байна. За яг одоо Ярамгийн UB-Автоком дээр байлах. За Элт моторсынхаа шоурум дээр. За бид эндээс машинуудаа аваад за тэгээ Мөрөнгийн давааны зүг Leopard 5, 7, 8-ын тааидтай авч тестлүүлнэ. За тэгээ нэг өдрийг бас танилцаад машин тэргүүд сүүлийн технологитой танилцаад нэг өдрийг хөтөлөө. Гоё өнгөрөө. За бүгдээрэнт нь өдрийн мэндэ. За Элт моторсоос зохион байгуулж байгаа Pro өдөрлөг тест драйвын холбоо дээр ирсэн бөөндө цуглуулсан байж байна. Leopard 5-ыг тэдний өмнө тест хийгээдсэн шавартай хэсгээр нэг хальт оруулж үзэж байна. За go. За өмнө иржсэн голтой болсон шавар харьцан байгуулчихъя. За дахиад наашаага гарч үзэх чинь дээ. За HP торк өндөртөө ET дугуйтай гэхэд бас гоё байна. Тест хийгээд байсан шаврынхаа за арай наатлын гүнзгий хэсгэр байна. Leopard 5-аар орох чинь. Гэхдээ энэ дугуйны хувьд бол арай л. За явсан. За бас л ухаж чинь да. За бараг л гарлаа да тэр цагталт нь. Яг ухрахгүй одоо. Одоо нэг ухарж үзэж байгаа дахиад дайрчмаар байна. Тэг жоохон. За nice гарсан. Leopard 5. За одоо энэ ч одоо бас HP торк бол бас амар шүү дээ. За буцаад наашаа гарсан. За уурсан. Солиотой. Янз. За тэнд байсан шавраараа бас орж гараад үзэж байна залуучууд. Тэгээд эхнээсээ сонирхсан хүмүүс бас 5, 7, 8 загваруудаа бас сонирхоод явчихна. Тэгээд дотроо опшноос шалтгаалаад янз бүр байна. За тийш тест байдлаар Leopard 5-ыг унаа явцсан. За ингээд төөрөөд бас баахан Leopard-ууд загвараараа байна. За манай Элт моторсын зүгээс хий байдлаар ингээд асраа засцсан. Хүмүүсээ хүлээж аваад машинуудаа танилцуулаад байж энэ. Тэгээ ганц хоёр хүмүүсээс унж утсан хүмүүсээс сэтгэл бас асуунаа. За ямар машинтай хүмүүс ирсэн бэ? За энэгээр бас Wrangler, Rubicon, Jetour, за Hilux, RX-үүд, Star X, Lexus 450 бас янз бүрийн улсууд л ирсэн сонирхч энэ. Тэгээ хүмүүс ирсэн дутгаар нь унж тестэлж байна. За энд нэг Leopard 5, 7. За энэ бас цаагаараас унтсан тестлээ явж байна. За энд бас хүмүүс бас ирж байна. Үзэж байна. Ерөн сэтгэлийг нь сонсноо. За ямар вэ? Ямар вэ? Унжсгэд. Гоё нөө. Тонхтой дааталсан амортизатортай. Leopard 5. Ер нь нөгөө шаварт орж гараад байгаа юм шиг. Ер нь бол яг машин сонирхож байгаа машин. Ямар машин авах гээд эргэлзэж байгаа улсуудаа зориулаад ер нь бол энэ ивент өдөрлөг тест драйвыг ер нь бол хийж байгаа. За мэдээж тэгээ машинуудаа үзэж танилцаад сонголтоо ихт нас нэлээд тус болох хаа. За энд юу вэ? Энэ биш хамгаалтын болгоо. Хамгаалтын болгоо. Манайх хамтарч ажилладаг. Leopard 5-д дэх. За Элт моторстой хамтарч ажилладаг. За хамгаалтын болгоо. Master Aft болгоо. Зөвхөн 5-д дээр уулга наагаад. Гаршсан хятад хүмүүс. За Тэ олон машин ажиллаж шүү дээ. янз. За Leopard 7. Салоныг нь хальт харъя тий. Бас тансаг биш тий. За урдаа маш гоё том дэлгэцтэй. Шаргал салонтой.
За хойд суудлууд нь унаад ор олчихно. За тэр цаанаас бас нилээд леопардтай залуучууд ирж байна. Өдөрлөг бас гоё болж байна. За татлага аваад ирсэн. Бас дахиж нэг үзэх юм байна. 26 оны ультра явдлын үед ямар ч ялгаа баг. Тэгэхээр ультрагийн л ер нь авчигээ бодчлоо. 200 цэнгээр явдсан тий. Өндөр торк HP-тэй машин унж үзэх. Тэгээд тоногийн амортизатортай. 2 минут гэсэн юм уу? Ямар байна хөө? Гоё юм байна. Гоё юм уу? Янз юм. Хүчийг нь гიშгч үзөө. Гişиг бас айгаад гişиж чадсангүй байсан. Чи одоо 680 HP-тэй штэ. Гэдэг чи одоо бас амар өндөр HP-тэй. Ямар байна? Хоол өрөндөө тасах. Янз юм байна уу? За. Амар босч ирээд штэ. Яалчгүй HP торк өндөртөө тэгээд тав тухтаа бас янз юм байгаа л та. Гоо зайтай юм. Бас гой зайтай бооц. За дараагийн улсууд маань. За ийшээ. Зяас зөндөө хүмүүс ирсэн биш шүү. За дээр дроны одоо сууртай дрон нисгдэг загваршүүд байна. Энд дээрээс нь онгоогоод DJI дрон гарч ирнэ. За Leopard 8. За салон энэ төр бол бас тасархаа штэ. Голдоо одоо 18 инчийн том дэлгэц. Дахиад зорчих талдаа нэг дэлгэцтэй. За сайн байна та. Сайн байна. Алиг нь сонирхч тест хийх чинь. Энэ 8-ыг сонирхоод. За унаад үзүү захаа. Ажил урдаа дэлгэцтэй нэ. Тэ. Ста юу л байна том дэлгэцүүд байна. За хүмүүс өстө зөндөө ирсэн. За тэрүүгээр тест нь гаргаж байгаа бүх машинууд сонирхож байгаа улсууд аваад явж байна. За энд манай залуучууд Удаан орж хүн үзэж байгаа болохоор. за мэдээж ямар нэг ивент арга хэмжээ хэлгүй ажиллагааны ярилцлагаар эхэлдэг бүгдэнд нь зааварчилгаагаа өгөөд манайд тусынхаа хариуцсан ажлууд руу орж ин да. За ингээд Leopard 5-ууд байна. Тэрээр бас янзын хэдүүдийг хүмүүс унаад тестэлж байна. За энд гоё асар доор гоё ширээ засч байна. За тэр мэдээж газар дээр нь шууд гэрээгээ бас хөдөлж авах боломжтой нөхцлүүдийг манай залуучууд бас бүрдүүлж байна. За ийшээ 7-5-уудыг хүмүүс бас нэлээх сонирхож байна. Сайн байна уу та? Ямар байна? Үзэл дөнгөж л эхэлж байна. Эхэл энгийн юм байна. Машин юм байна. Минимал. Дөнгөж ирээл сонирхоо. За. Тэгээ бүх загваруудыг нь унж үзэхгүй юу? Харин тийм гэж одоо юуны тох нь машина тох нэг юу ялгааг л олох гээд. 7 нь ямар учиртай, 5 нь ямар учиртай, 8 нь ямар учиртай, давуу тал, сул тал гэж тэрийг асуух. За тэр талаар нэг гой бөөгнөлж байгаад нэг мэдээлэл бас өгчмөр л юм байна. Тэгээд энэ чинь 3 төрлийн загвар байгаад байна. 5, 7, 8. Тэгээд дотроо бас янз бүр. За тэгээд эднэрийнх нь ялгааг нь сайн судлаад ярилцаад унж тест хийгээд. За тэр цаагаар бас ирсэн зочдоос бүгд машинуудаа унж тестлээд явж байна. За манайха. Аль загвар нь унжсэн? Санийх ч энэ 8 шүү дээ. Дээр дөрөн загварт. Ямар вэ? Янз юм байна. Завшиг шүү. Завшиг байна. Гიშгч үзөө. Үзлээ. Год сэгээл байна. За ирсэн. Өцөөний элдв чимээ байдаг юм биш. Янз юм байгаа сте. Ямар ч дотор салон, кузов чимээ байхгүй. Өрөөл айгүй гоё дураараа юм. Мангар зөвлөх юм байна. Тэгээ хурд хүч нь бүр амар. Ер нь засвал дээр бол ер нь эзэгний шүү. Тий, ялангуяа гүйс төрүүлж мөрүүлэх үед бол аа. Тэ нэг 100 км цаг хурдыг тэр орчим авд. За 8-ыг хүмүүс бас сонирхож байгаа. Энэ ч одоо хамгийн том загвар нь шүү дээ, Leopard 8. Ямар байна? Таалагдж байна уу? Хойдлын суудалт нь босч ирээд энэ 7 оны суудалтай. 5 дахь нь бүр илүү юм. Тий. Удирдлагууд нь болохоор энэ ч байгаа. Нийтдээ 7 оны судалтай. Дээр энэ дрон байгаа байлуу DJI тэр юун дотроо? DJI энэ дрон тий. Сугаа судалтай гэж бас байдаг юм лээ те. Залуучууд машина хүмүүс танилцуулж байна. За ямар байна? Оо Янз юм байна. Асрынхаа доор цуглацгаа. Тэгээд сүүдэртээ цуглаж идөө. За ирсэн бүх зочдоо ерөнхий байдлаар машинуудын загвар зориултуудыг танилцуулаад тэгээд тест
албан ёсоор эхлэхээр байна да. Өнөөдрийн ивэнтээр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Тэгээ манай Эл Моторсын зүгээс бол ерөнхийдөө Монголд анх удаа ингээд яг машин худалдаж авахаар шийдвэр гаргаж байгаа хүмүүс яг бодит зөвлөгөө туршил машиныг танилцуулъя гэдэг өдрөлийг зохион байгуулж байгаа. 3 өдрийн турш зохион байгуулна. За тэгээ манай Эл Моторсын хувьд сүүлийн жил гаруугийн хугацаанд зөвхөн BYD ялангуяа Leopard автомашиныг бол дилертэй дүүцгүүц хэмжээний одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Нийтдээ манай компани Монгол улсад 400 гаруй за 500 гад албан тусаар 500 гад ширхэг Leopard 5 автомашин борлуулсан байна. За тэгээд өнөөдрийн ивент дээр бол одоо манай хамтарч ажилладаг хуулганы хамтар ирсэн байна. За тэгээд өнөөдрийн ивент дээр ирсэн автомашинуудын загварыг танилцуулахад Leopard 5 байгаа. За 5-ын хувьд бол ерөнхийдөө хөдөө гадаа аялал дугаарыг хийдэг энгийн хэрэглээг хүсэж байгаа. Гэхдээ оффроуд чадамжтай, арантай, дифференциал төвжигч одоо нөөс хөндрүүлэгчтэй загвар гэсэн. Үндсэндээ бидний нөгөө унаж хэрглэж сорж дассан Land Cruiser-тэй адилхан ойрцоо загвар гэсэн. За Leopard 7-гийн хувьд болохоор илүү хотын хэрэглээ, илүү тав тухтай хөнгөн чанарын аялал, засмал замаар одоо юу гэдэг нэг 1000 км давхаад за нэг 50-100 км шорон замаар яваад нэг нууран дээр очиж амрах ч юм уу тийм хэрэглээнд бол Leopard 7 бол хангалттай хангана. Leopard 8-ийн хувьд бол энэ хоёроос тис ондоо хэрэглээтэй болчихж байгаа. Ерөнхийдөө бол тансаг хэрэглээ илүү том зай багтаамжийн хувьд илүү том болчихж байгаа. За тэгээд цаана бид нар өнөөдөр тест туршилтын жолоолго хийх зорилготой 2 машин авчихсан байна. За тэр хоёрын хувьд бол нэг нь бол 5 см өндөр бартаа цааны зориулттай амортизатор түвшээр тоноглогдсон байгаа. Нөгөөх нь болохоор яг сток үйлдвэрээсээ гарснараа дугуйн үйлдвэрийн сток дугуйтай байгаа. За энэ хоёр машиныг тав дуунж үзээд сонголтоо хийхэд бол ер нь нэлээд дөхүү болчиход гэж би бодож байна. За 8-ийн хувьд бол ер нь бол зориулт юу нь бол монголчуудын хэрэглээнд бол бас төдийлж нэг ойрхон биш байх гэж би хувьдаа боддог. Энэ машинуудыг ер нь тестийг хийж байгаа үний хувьд бол. За тэгээд өнөөдрийн арга хэмжээнд хэдүүлээ аюулгүй байдлаа нэг хангах хэрэгтэй. Машин тест хөдөлгөөн хийж авах бол давхар өөрсдийнхөө машинаар хөдөлгөөн битгий хийгээрэй. Хүүхдүүдээ машин тэрэг хөдөлж урагшаа наашаа цаашаа болоход хүүхдүүдээ сайн хараарай. За тэгээд Max загварыг сонирхож байгаа хүмүүс ах юм бол одоо ингэсэн Max загвар нь сток ингийн амарч байгаа тийм. Leopard 5 Ultra загвар Max загвар хоёр явдал хүчний үед яг ижилхэн хоёр юм шиг. Бүр ямар ч зөрүү байхгүй. Тэгэхээр та 210 явдаг Ultra авч байгаа тэр Max-ыг унаад өцгөд ерөнхийдөө нь бол ойлгочихно гэсэн. Өшөө бүр хүнд замаар явна. Олон удаан 500-600 мянган км шорон замаар дэржигнүүрээр явна. Гэх тийм хэрэглээ бодож байгаа хүмүүс байгаа. За тийм хүмүүсийн хувьд тонгийн амортизатор хүчтэй загварыг унаад өцчих хэрэгтэй. Ерөнхийдөө. За тэгээ өнөөдрийн үйл ажиллагааг ингээд хэдүүлээ эхлүүлцгээе. Хамгийн гол нь аюулгүй байдлаа хэдүүлээ сайн хангая. За тэгээд ус ундаа юу нь бол бид нар ингээд бэлдээ тавьсан байгаа. Тэндээс болохоор түргэн хоолны үйлчлэгээ бол үзүүлж байгаа. Тэндээс бид нар өөрсдөө үйлчлэгээ аавна гэсэн. За тэгээд нэг хүнсэн тавханд баярлалаа. Өөрчлөлтөө хоёрын өндрийн ялгаа нэг 4-5 см байна. Күүзүү өргөгчгүй загвар зүгээр нормал дээр одоо энгийн амортизатор бүрштэй загвар нормалаар зогсож штэ. Күүзүү өргөгчтэй загварын N дээр байгаагаас илүү өндөр байдаг. Амарчны бүт нь урт байдаг гэсэн. За ингээд нээлт амжилттай боллоо. Бүх хүмүүс маань ерөнхий машины загваруудын мэдээллийг авцсан. Одоо Leopard 5-аар тэр цаанаага өмнөх орж тест хийгээдсэн шаварт руу бас орж тест хийхээр хүмүүсээ дагуулад явж байна. Бас нэлээ их хүмүүс ирсэн байна. За энэ хэсэгт одоо очиж Leopard 5-аар хүчийг үзүүлэхээр явцгааж байна. За Leopard 5-аараа эхнээ сонирхсан хүмүүсээ суулгаад явах чинь. За дугууны хувьд бол ET-ийн юм дугуйтай. За 275 60 20-той. За хээ. Ер нь бол шаврын биш гэхдээ ер нь бол үзүүлэлт HP torque-оор зодоод за цаатлын нэг хэсэг шаварланоос орж гараад хүмүүс суулгаад яваад үздэг. Ер нь яг иймэрхүү шаварт хальт модо танилцуулчих хөө. Яг ямар мод дээр тавьж байна? За энд болохоор одоо шавар дээр бол мэдээж мад дээр тавьж байгаа. За тэгээд 4 хэл буюу хөндрүүлэгч
За тэгээ шаардлага бол дифференциал төгжиж байгаа. За одоо эхний ээлжинд болохоор би мөлхөх горин буюу burst мод дээр хойд дифференциал болон урд дифференциал төгжөөтэй гаргаж байна. А буцаад наашаа гарахдаа одоо мод буюу шаврын гормоор гарна гэсэн. За амжилт хүсье. За Leopard 5. Занах хайхтар хааслахгүй хүчлэхгүйгээр хөнгөн гараа явчлаа тий. За хүмүүсээ суулгаад нааш цаашаа гардаг тестийн ажил эхэлсэн. За Leopard 5-аар цаашаа гараа явцсан. Одоо нааша яг үндсэн шаврын горон дээр. За урж янз. Ямар вэ? Янз юм уу? Ямар вэ? Амар уу? Зогсох юм уу ер нь? За дараагийн өөр суух. Ямар вэ? Янз юм байна. Одоо чинь зүгээр л 5 цаг өрнө гэдэг байна шүү дээ. Тэгээ цаана 7 8 тэгэл хэрэглээндээ тааруулаад. За дараагийн улсууд аваад явж үзэх нэ. Шавранд явж байгаа шиг мэддэхгүй шүү дээ. Шавранд явж байгаа шиг мэддэхгүй байна. За ингээ хүмүүс ээлж ирээ 3 4-4-ээрээ суугаад үзчихээн дээ. За дараагийн хүмүүс аваа явсан. За одоо энэ дээр бол энгийн хүчлэхгүйгээр тэгээд гараа явчихсан цаашаа. За цаашаа гарсан. Одоо уцаад наашаа. Оо. За янз. За хоёр дахь гараа хийсэн. Хүмүүсийн сэтгэлдлийг асууя. Бас амар гарч ирлээ шүү дээ. Ямар вэ? галзуу юм байна да. Галзуу. Ямар вэ? Янз юм байна. Янз юм байна. За сайн байна хаа. Ямар вэ? Сайхан байна. Сайхан байна. Янз юм байна. Нэг тийм амар нөгөө хайрлж майрлаад ингэж авахгүй. Ер нь тэгээ шууд дивсэл явцдаг. Тийм. За ингээд 3 дахь гараа. За 3 дахь гарааны улсад суудсан. Буцаад наашаа гарч ирнэ. За янзтай гарч ирлээ. За 3 дахь гарааны залуучууд ямар вэ? Шууд аваа яа амар юм. Муу гараа бууж. Янз юм уу? Янз. Сайн байна уу та? Ямар вэ? Байна. Янзыг дотор нь юу ч үзэгдэх гэж. За ингээд 4 дахь улсууд сууж үзэх чинь дээ. За ингээд сайхан бүгдээрээ үзээд, унж үзээд өнөөдрийн оффроуд тест өдрлөг амжилттай болж байна. Өнөөдрийн өдөрлөгт ирээд ямар санагдав? Энэ машинтай танилцаад ямар вэ? Юу нэ? Яг бүгдээр нь ингэ танилцсан. Тэгээ Монголын хэрэглээнд бол ер нь явж 5 юм байна гэж би зүгээр өөрөө бодлоо. Тэгээ өөрөө ч нэг юу алийг жонсон хотын film би ч өөртөө чихнэртэй сонирхож явж байгаа шүү дээ. Хотын ихнэрд аль нь ч тохирох гэсэн. Би ч нэг гажиг хөдлөө шүү дээ. Нөөх нь авчих гад авч гарч явчих гад яг тэр тохиолдолд 5 нь манад тохироод байна. Тэгээ ер нь 5 юм. Тэр дотроо уултааны бүр зүйл. Шавраар явж үзлээ, тоногтой тоноггүй, тоногийн амарчинтай, энгийн амарчинтай унж үзлээ. Ер нь ямар вэ? Ер нь хараа тэр тоногийн амарчийн тавьсан Leopard 5 биш үү? Яг үннээ хэлэхэд амар. Явдал мавдал цаа ийшнийг ойлоо нүдлээ шүү дээ, энэ юунуудэр. Үнэхээр амар. Янз бүрийн машин сонгож ундаг шүү дээ. Тэгээ нөгөөхөө яг тийм характертай болох гэж махайдаг байхгүй. Чинь зүгээр амар амархан тийм болчих. Зөв. Сая амарчигээд болоо тавил. Тэгээ тэр хараа торк амар тий. Тэнгүүд өөрөх нь явдал тэгээ тэр нэг зөөлөн тэгээ тэр нэг муха замуудыг нүдж байгаа. Тэгээд энэний шавар тулах чадвар матур тэр айхтар шаврын дугуй тавьж мавихгүйгээр зөвхөн идэдээ байхад бол Монголын бүх замын амьдралын шаврыг туулна. Яг тэр чи би ч бас нэг хэд тойрцсон үний тухай ярьж байгаа шүү дээ тий. Бас гоё варанклертэй шүү те. За. За тэгээд хэдүүлээ ахын хувьд бол шууд унж үзээд ерөнхийдөө бол авъя гэсэн шийдвэр гаргалаа. Тэгээд тийшээ суугаад хэдүүлээ захиалгаа явах. Тий, гэрээч тий. Гэрээч. За.
өдөрлөг тиймэрхүү гоё амжилттай болж байна да. Тэгээ бүгдээрээ онжус тест хийж үзээд за эхнээсээ бас ингээд сонголтуудаа хийгээд явж байна да. За эхний борлуулалтад сонголтоо хийсэн улсууд маань шууд гэрээгээ чинь да. За хүмүүс маань тэгээд бүгд тестэлж үзээд, унж үзээд, шавраар явж үзлээ, шулуунд гიშгэж үзлээ. Бүх төрлөөр нь л үзлээ да. За алтан шар зам нөлзөөтэй байга. Сонголт нь мэрэгэн байг. Миний хичээхтэй. За баяр хүргэе танд. За гоё яна гоё. Зэнт нэг 0515 гээд Leopard 5 бас гоё цагаар байгаа тань. Энэ хэдмийн явж байгаа? 9,000 авчлаа. 9,000. Оос аваад цоош нөр нь аваад 9,000. Цааш нэр нь аваад 9,000. Сарын дотор уу? Тийм. Бараг сар гарны дотор 9,000 авчихсан. За ямар байна ер нь? Авснаас хойш. Амар гоё. Янз нь. Тий, янз нь шүү дээ. 5 тухтай, урд хүч сайтай. Аа. Тий, тэгээ одоо би тоногийн амралтын задартай болохоор хөдөө зам, шорон зам дээр бүр өөлөө. Ямар амартай задартай вэ? Классик. Ер нь Leopard Atlas их тавьж шүү те. Энэ хэдийн чи амартай затар вэ? Би яг 2.5. 2.5 нөө баг. Одоо тийм. Баг тийм ээ. Голыг харахад нэлээд бүтэн юм. Шорон дээр дэвсгэд бас янз байна. Амар. 130-тэй явах чинь зүгээр. Намбалцж байна. Намбалцж байна. Хаац нөө юу торомсог шүмгэргүй санагдал явж байна. За. Энэ хиттэй дуу тавьсан. Бас том дуу тавьсан байх шүү. 265 7018 юм байна тий. За 18-аас доош бол обуудыг нь бол жижигрүүлэх боломжгүй юм. 18 дээр гоё дууг нь сонсгоч тэр нь гоё харагдах юм. Тийм байна. Сэтгэлээ хуваалцсан баярлалаа хөө. Янз юм байна. Салааны өнгө мөнгө бол бас гоё шүү дээ. За нэг ийм л болоо тандаас үгүй машинууд. За ингээд өнөөдрийн Leopard танилцуулах өдөрлөг бас янз юм болж байна. За сайн байна хаа. Яа сайн. За ямар шүү байна? Сайхан байна. Тэгээ одоо энэ юугийн сонирхоо сууж байна. Модууд тийм яаж шийддэг яа тийм бол байна. Тохиргоонууд энэ. Тий, тохиргоонууд тийм. Энэ анхны сэтгэлээр гоё юм аа. Гоё наа сайхан. Унж үзөө. Үзээ. За, энэ чадвас авъя гэдэг юм дийлхтэйг ярьчаад байж байгаа. За хайл загварын сонирхч та. Энэ үү? 26 оны 5 загвар энэ үү тий? өдөө гадаа шатдаг болохоор. Хорт хүч бол бас гоё байгааз. Хорт хүч сууж явж үзсэн. За ах маань бас гоё. 5-ыг сонирхоод үзэж байна. За энд бас адилхан 5 тест хийгээд бахан шаварлуу манайд бас орж хараад хүмүүсээ үзүүлээд. За өнөөдрийн манай Эл Баторсоос зохион байгуулж байгаа өдөрлөг GoPro тест өдөрлөг бол маш амжилттай. Олон хүмүүс ирээд янз бүрээр нь тест хийгээд за эхнээсээ бас худалдаа авалтуудаа хийгээд амжилттай ингээ сайхан үргэлжилж байна. За 3 өдөр зохион байгуулагдах. За Leopard-ын Off-road тест өдөрлөг эхний өдрийн ямартаа ч ингээд амжилттай болоод эхнээсээ үзэгч ирсэн хүмүүсээ машинуудаараа зөөгөөд хот руу бас оруулж өгч байна. За тэгээд дахиад 2 өдөр бас байгаа. За Leopard бүх загваруудаа танилцуулах Off-road өдөрлөг тест маш амжилттай болоод энэ морингийн дагааны гоё газар өрлөө. Төлөө тэгээ Эл Моторсынхаа маркетингийн залуу бас Тест өдөрлөг маань ерөнхийдөө өндөрлж байна. За тэгээ өнөөдрийн хүрэлцэн ирсэн хүмүүс маань яг автомашинаа сонгож авах гад худалдаа авах гад шийдвэрээ гаргах гад эргэлзэжсэн хүмүүст маш том давуу тал бас шийдвэрийг гаргуулж чадлаа. За тэгээд ямар ч сан бид нар аюулгүй байдлаа маш сайн хангаж чадлаа. Зохион байгуулалтаа бас гайгүй хийж чадлаа гэж бодож байна. За эхний өдрийн тест өнөөдрийг энэ хүрээд өндөрлж байна. Маргааш дахин тест эхлэх болно. За тэгээ манай Эл Моторсын хамт олон
нийтдээ нэг 30-аад хүний бүрэлдэхүүнтэй бид нар үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд BYD Leopard ялангуяа BYD-гийн Leopard брендийн автомашинуудыг борлуулах, таниулах, за тэгээд хэрэглэгчнэр болон сонирхож байгаа хүмүүстээ бодит зөвлөгөө, туршлага, тестийг байнга тогтмол хүргэж байдаг. За тэрүүгээрээ манайх онцлог байгаа. За мөн дээрээс нь манайх албан ёсны засвар үйлчилгээний төвтэй дилер байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ бид нар яг хэд хүрдний нөхцөл гэж ярихгүй ч гэсэн бүх орны нөхцөлд тохирох одоо стандартыг бид нар Монгол улстай оруулж ирж нэвтрүүлдэг байгаа. Манай Элк моторсыг зориод ирээрээ манай хаяг Яарамгийн шинэ хотын захиргааны яг баруун тал залгаа UB Автоком төвийн 1 давхарт байрлаж байна. 7 хоногийн 7 өдөр өглөө 9 цаг 30 минутаас орой 6 цаг 30 минут хүртэл та бүхэнд үйлчилж байна. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. Өнөөдрийн арга хэмжээ ингээ гоё л. Бас ингээд өөрсдийн борлуулж байгаа автомашинтайгаа холбоотой апроуд өдрөлөг тестүүдийг хийж байгаа. Элк моторсын залуучууд маань бас мундаг байна. Одоо дараагийн хүмүүсээс авчрах чинь тэ. За баярлалаа хөө. Хамтарч ажиллахад бас таатай байлаа.